Яг өөрөө бодитоор энийг хийгээд үтсний дараа л ховор байдаг шалтгаан юм байна л гэж бодсон. Дэлгүүрүүдээр ороод ном хайхаар аягүй хязгаарлагдвал хүрээнд байгаад идэгсэн Монголдоо. Тэгэнгүүт Солонгост дэж явах үедээ харсан чинь хүүхдийн ном аягүй гоё хавцтай, гоё зурагтай. Ер нь их дайжгүй. Тэгэнгүүт нэг ном авчраад ингээ уншаад гэхээр энэ ном монгол хэл дээр хийсэн болоосаа. Энэ ном ийм байсан болоосаа мэдээж нэг хүслээс хэтрэхгүй байгаа байхгүй юу? Тэгэж зөндөө бодож яснаа. Ковид үеэр гэртээ бүгдээр л нам суусан штэ. Тэр өдрүүдэд өдөрт богино хонч хамаагүй ганцхан үлгэрийг л орчуулдаг бай гэдэг зорилго тавиад нэлээд олон үлгэр орчуулж тавьж ирсэн. Тэгснэ ер нь нэгэнд орчуулсан юм чинь ном болгочихвол яад ингэ. Тэгээ судалгаа хийжгаад сургаалт үлгэрүүтээ энэ номнууд гаргаж эхэлсэн байгаа. Ер нь эхний ном 3 жилийн өмнө гарсан. Яг өөрөө бодитоор энийг хөвлөд хийгээд үтсний дараа л ховор байдаг шалтгаан юм байна л гэж бодсон. Тэгвэл хүүхдийн ном чинь өөрөө хүүхдэд ээлтэй байх хэрэгтэй. Нэгдүгээрт мэдээж агуулга байгаа. Хоёрт хуудсан ч гэсэн хүүхдийн гар зүсэхгүй байх хэрэгтэй. Өнгөн нүдэн тод байхгүй. Хатуу хавцтай хийжээж ингэнгүүт үн ялчгүй энгийн одоо томчуудын авдаг зузаан номнуудаас үнтэй тусч гардаг юм билээ. Тэгэхээр энийг зориулж хийн гэдэг маань ийм зохиол нам гаргаж байгаа хүмүүс бол үнэхээр хүүхдүүдэд юм хүргэе гэсэн сэтгэлээр гаргаж байгаа гэж бодож байна.